Өглөөний мэндийг хүргэе үзэгчдээ үндэсний соёл хөгжил дэвшлиг эрхэмлэг шилжүүлсэн телевизийн энэ хөглөө ярилцлагын нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч та бүхэнд шууд хүрэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр пүрэв гараг болгох үзэгч та бүхэн маань бол уламжлал ёсороо сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн хэмжнэр бол урагдсан ирж үзэгч та бүхэнд мэдээлэл хүргэдэг уламжлалтай болсон гэдэг бол сайн мэдэж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол манай студид сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн донтох эмгэгийн клиникийн эрхлэгч инх чимэг хүрэлцэн ирсэн байна. Өглөөний мэндийг Өглөөний мэнд. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр хоёлаа ярилцах сэдэв маань донтох эмгэг гэж бас юу юм бол юунд бас ер нь хүн бас донтохтой амархан одоо автаад байдаг юм бол за тэр дундаа цогтууруулах ундаа ба түүний одоо хор уршиг за цогтууруулах ундаа өдрийн эмчилгээ гих мэтчлээ олон сэдвүүдийн талаараас үзэгчтэй мэдээлэл хүрэхээр бэлтгэсэн байна. Тэгэхээр нэн ялангуяа одоо өдрийн эмчилгээ гэдэг маань бас юу байгаа даа бол өдрийн эмчилгээ гэж юу юм бол гэд хүмүүс бас гайхчихж магадгүй байх. За тэгэхээр нэн түрүүн ер нь донтох эмгэг гэдэг маань юунаас үүсэлтэйгэр хүн бас тэр нь хамгийн түрүүнд автаад байдаг юм бол ямар насны хүмүүс эсвэл хүйс хамаарч байна уу тий? Энийг асуултаар ярилцгаая. За донтох эмгэг гэдэг маань ерөнхийдөө нөгөө аливаа нэг бодист ялангуяа химийн төрлийн бодист гэдэг юм уу эсвэл зан үйлийн хүрээнд аливаа нэгэн зүйлд тийм ээ хэр хэмжээнээс ихтэрсэн байдлаар маш олон цагийг зарцуулаад тухайн зүйлээ хийхгүй бол сэтгэл санаа тайван биш ямар нэгэн зүйл өгүүлэгдээ тэрийг өгүүлээд тийм ээ тийм байдлаар одоо эмгэг дур бий болгосон ийм өөрчлөлтүүд бий болдог энэ донтох эмгэг үед. Тэгэхээр донтох эмгэг гэдэг маань ерөнхийдөө ямар нэгэн зүйлийг хэтрүүлж хэрэглэсний улмаас ялангуяа одоо химийн төрлийн бодисуудыг тийм ээ цогтууруулах ундаа спиртийн төрлийн тамхи одоо никотин агуулсан тамхи гэдэг юм уу эсвэл сэтгэвт бодисууд гэж ярддаг хар тамхины төрлийн бодисуудыг ч юм уу тийм ээ энэ химийн одоо хуулиарх хоригдсан болон хориглоогүй тухайн улстай одоо хуулийн хүрээнд зохицуулагддаг эдгээр бодисуудыг хэтрүүлэн хэрэглэсний улмаас тухайн хүнд маань эмгэг дур бий болж улмаар цаашдаа сэтгэл зүйн талаасаа ч гэсэн хамааралд ороод биеийн талаасаа ч гэсэн хамааралд орсон энэ өвчлөлийг донтох эмгэг гэж үздэг. Тэгэхээр биеийн хамаарал гэдэг нь болохоор ерөнхийдөө шаардлагат гэж хүмүүс ярьдаг. Шаардчин шараа ирэхээр тайлж гин гэсэн маягаар 2-3 хоног дараалсан уулт гарч ийн гэдэг бол үндсэндээ биеийн тухайн бие бодисондоо хамааралтай болцсон, тасан цогцсон энэ бодис байх ёстой юм шигээр хүлээж аваад дахин тэрийг уух гэсэн хүслэнд нэхэд цаанаасаа тийм ээ бие нэхэд гэдэг. Энэ байдал маань нэхэд байгаа байдлаа дахин ингээд уулсан байдлаар ингээд хэрэглээ маань цаашаа үргэлжлээд явдаг маань үндсэндээ бие хамаарал буюу шаардлагат гэж ярьдаг, шараа архиад тайлж байна гэж яриад байдаг. Тэгэхээр донтох эмгэгт одоо ерөнхийдөө Монголд байгаа хүмүүс маань за сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд хандж байгаа хүмүүс маань бас яг ямар эмгэгтэй хүмүүс хөвчлэн хандаж байна. Ер нь Монголд одоо бид нар бол шууд арх тамхи гэдгийг бол мэдээд байгаа. За цаана бас өчнөө олон юм байгаа. Юм үүсэх донтох эмгэгт маань одоо сэтгэвт бодисууд, сэтгэц нөлөөт бодисууд гэсэн бодисууд гэдэг. Энэ бодисууд ямар учиртай гэхээр ерөөсөө л хэрэглэхэд тухайн хүний уурах тархийг давмгаалan гэмтээсний улмаас уурах тархинд маань одоо тийм дуршлыг одоо эмгэг дурыг бий болгож идэг, голомтыг бий болгож идэг юм өвчлөл үүсгэж идэг бодисууд байдаг. Эдгээр бодисд юу орох уу гэхээр одоо саяны ярьсан арх тамхи байна тийм ээ. Тэрнээс гадна хар тамхины төрлийн бодисууд байна. Опиоидын төрлийн бодис, трамадол, морфин гэдэг юм уу тийм ээ. Тэгээд канабисын төрлийн бодисууд гэж ярьдаг, өвс гэж яриад байдаг. Мөн одоо сэргээгч бодисууд байдаг, сэргээшийн төрлийн бодисууд. Тэгэхээр эднэрт маань одоо мөс гэж яриад байдаг. Амфетамин гэж бодисууд байдаг. Маш олон төрлийн бодисууд. Мөн тэрнээс гадна хий үзэгдэл үүсгэгч бодисууд гэж байдаг бас ийм гэх мэтчлэнгээр маш олон төрлийн бодисууд. Мөн одоо энэ хүүхэд залуучуудын донд бас нэг хэрэглээ болоод байгаа одоо дэгдэмхийн уршимтгай бодисууд нөгөө ахуйн хэрэглээний газ тий. Ахуйн хэрэглээний газ одоо дээхэн үедээ бол бензин гэж хэрэгэлдэг байсан бол одоо ерөн сүүлийн үед бензинээсээ илүү бензин тодорхой хэмжээний хэрэглээ байдаг байхад ахуйн хэрэглээний газыг бас хэтрүүлж хэрэглээд байгаа тийм тохиолдлууд донтох өвчтөй болоод байгаа тохиолдлууд байна. Тэрнээс гадна нойрны төрлийн эмнүүд ч гэдэг юм уу ингээд маш олон төрлийн сэтгэц нөлөөд сэтгэц сэтгвт бодисууд бүхэн маань донтох эмгээг үүсгэж байдаг.
Тэгэхээр ер нь бол бидний эргэн тойронд хэрэглэгдэж байгаа зүйлсээс ч хүн өөр бас донтож болох юм байна. Тийм, донтох хэмжээ гэдэг маань өөрөө нөгөө хоёр бүлэг болж явдаг. Нэг нь болохоор яг саяны дурдаад байсан химийн бодисуудаас шалтгаалсан донтох хэмжээ гэж байдаг. Нөгөөд нь болохоор зан үлийн хүрээнд үүсдэг донтох хэмжээ гэдэг. За тэр зан үлийн хүрээнд үүсдэг донтох хэмжээ маань юу вэ гэвэл нөгөө интернетийн дом байна, компьютерийн дом байна, гар утасны дом байна. Селфи хийхгүй бол одоо тайван байж чадахгүй хоолны дом авдаг бас тийм шиг байгаа тийм. Тэгээд хоолны дом гэж байна, хүмүүс донтох донч гэдэг юм уу, мөрөдөө тоглоомны дом гэдэг. Ийм гэх мэтчлэнгээр зан үлийн хүрээнд үүсэж байгаа донтолтууд бас байна. Дэлгүүр хэсэг донч гэж байна. Бас их юм хөдөлтөж авах дом. Тэгэхээр хамгийн харамсалтай нь одоо яг өөрийгөө тийм донтой гэдгийг мэддэггүй тэгсэн хэрэгээсээ хөндлөнгөөс харахад бол ажиглагдаад байгаа гэдэг. Өөрөө өөртөө хүлээн зөвшөөрдөггүй, мэрэгжлийн одоо хүмүүст нь ханддаггүй. Энэ хүмүүс маань цаашаа ингээл шат ахих тусмал мэдээж бүр дон нэгсэл явна шүү дээ. Тэгэхээр бас яаж ер нь бас энэс хэрвээ урьдчилан сэргийлэх шүү гэдэг юм. Одоо тэр нэг зураг мураг авах бол бас хүн донгод тоглоом шоглоомч чи юм донтсон юм шүү хэлж байгаа ч гэсэндээ цаашлаад одоо хоол идэхийнхээ өмнө заавал нэг зураг авдаг. Эсвэл нэг хүмүүс шил зураг авдаг ч юм. Энэ бол бүр ихэвчлэн эмэгтэй хүмүүс дунд бол бүр хаасаагүй элбэг байж идэг тохиолдол. Энэс өөрийгөө урьдчилан сэргийлэх гэдэг юм уу? За эсвэл хэрвээ донтсон байвал ямар арга хэмжээ санах хэрэгтэй. Тэгэхээр ерөнхийдөө яг одоо энэ сошиал ертөнцид маш их мэдээллүүд байна. Тэр мэдээлэлээс донтолт бол тийм үү, ямар үедээ сэтгэл зүйд яаж нөлөөлдгийг гэдгийг бас сайн уншиж авах хэрэгтэй. Дээрээс нь ерөнхийдөө одоо ингээл заавал энэ одоо юу гэдгийг хоолныхоо зургийг авахгүй бол пэйстэд тавихгүй бол нэг тийм сэтгэл намрахгүй тийч хоцроод байгаа юм шиг мэдээлэлээ тавихгүй орхиод байгаа юм шиг ингээл нэг тийм л мэдрэмжүүд дахин давтагдаад тэр одоо амьдралынх нь нэг хэмнэл рүү орчоол ингээл дахин сэтгэлийн зовоос асуудлууд болоод үлдээд байгаа байна уугүй юу гэдгийг өөр дээрээ бас их дүгнж бодох хэрэгтэй. Тийм учраас тодорхой хэмжээгээр хүн бас сэтгэл зүйч сэтгэл засалч юм чинь зөвлөгөөг бас авч явах хэрэгтэй. Амьдралын явцад мэдээж янз янзын асуудлууд байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхэд тухайн хүн маань магадгүй нууц одоо өөртөө байгаа стресст байдлаа тэр байдлаараа далтлаад бас нэг тэр байдал сайхан одоо зураг хараад тийм ээ гоё хоол хийгээ тэрийгэ тавьснараа өдрөмж маань нэг тухайн үедээ нэг тэр стресст байдал маань арилаад төр зур арилаад тэр байдлаасаа кап аваад яваад байх магадaltaй байхгүй. Тийм учраас цаанаа ямар урхаг вэ? Цаанаа асуудал юу вэ? Тийм асуудал байгаа юу, үгүй юу гэдэг талаас бас нэг тодорхой цензуртай байх хэрэгтэй. Гэтэл тийм асуудалгүй зүгээр хоббигоор ч гэдэг юм уу сонирхлоор бас тавьж иж болно шүү дээ. Гэтэл тэр нь хэрэгс хэтрээгүй байх байна уу, хэтэрсэн байна уу гэдгээ бас тодорхой хэмжээний цензур тавьж явах хэрэгтэй тий. Тэгэхээр ер нь яг Монголд одоо сэтгцэн эрүүл үндэсний төвд хандж байгаа хүмүүсийн донтолттой байгаа хүмүүс нас хүйсний ялгаа болон ажил мэргэжилч байдаг юм уу тийм эсвэл амьдралын хэв маягч байдаг юм уу эдгээрээс шалтгаалж байгаа юм ер нь байдаг юм бол ерөнхийдөө яг насны ялгаа гэхээр одоо ихэнхдээ л одоо манайх бол дандаа насан туршидтын асуудлыг хариуцдаг. Тэгэхээр дандаа л юу хөдөлмөрийн насны гэж ярьдаг шүү дээ. Тийм ээ нэг 26-аас 50 насны хооронд хүмүүсийн хэрэглээ нь бол илүү их байж идэг. Дээрээс нь тэгээд эрэгтэй давмгай байдаг ч гэсэн сүүлийн үед бол бас эмэгтэй хэрэглээтэй хүмүүс боли одоо энэ асуудлаа зогсоо шийдье гэдэг ялангуяа архины асуудал дээр тэгж хандж байгаа хандлагууд бол маш их байж идэг. Хүүхэд өсвөр үеийнхний дунд бол нөгөө тоглоомны дон, ухаалаг утасны дон, газ хэрэглээж гэдэг юм уу тийм ээ энэ хэрэглээнүүд байгаад байна. Сүүлийн үед бас жоохон хэцүү одоо харамсмар гэдэг ч юм уу одоо энэ сүүлийн үед залуучууд маань ажил төрөл хийхээсээ илүү мөрөөдөд тоглоод байгаа компьютераар тийм ээ янз бүрийн онлайнаар ингээд мөрөөдөд тоглоод тэр мөрөөдөд тоглоомноос болоод бүр донтоод шимтээд тэр маань тэгтээ давхар дан ганц тавтад байхдаа ч гэлгүй ерөнхийдөө нөгөө биш мөнгөний асуудал яригадаад байгаа. Мөнгөний проблемд ороод байгаа. Тэр утгаараа ихэнх үедээ нэг тодорхой хэмжээний мөнгө олоод байгаа юм шиг боловч дараагийн удаад хэдэн саяараа хэдэн тэрбумаар хүртлээ өрөнд ортлоо ингээд тоглоод. Тэгээд энэ байдал маань цаашдаа тухайн хүнд маань сэтгцэн эрүүл мэндийн байдал тайван биш байдал үүсгэж штэ мэдээж нойр тойд байж чадахгүй сэтгэл санаа хямрна хүнд өртөө болцсон учраас тэр өрөө яаж дарах уу гэдэг асуудлууд
толгойд өдөр тутмын проблем болно. Тэгээд ирэхээр дараагийнхаа гэр орондоо байгаа хэрэгтэй эрх хамаг л одоо үн өөртөө болж бүхнийгээ зарна тийм ээ. Энэ мэдчил ингээд хэлэхээс үсээд цаашдаа бүр өрийн сүлжээнд өрийн хэлхэнд ороод хизээч таагдчихгүй тийм өрийн байдалд ордог. Тэгэхээр энэ хэрэглээд бол хүмүүс маань эртхэн шиг л одоо ямар нэгэн байдлаар бас тоглоод байгаа бол ганц нэг хоёр удаа сонирхож үзсэн бол ерөөсөө л одоо боли гэдэг талаасаа тийм ээ болж чадахгүй байвал мэрэгжлийн эмч дээр ирээ зөвлөгөө аваад сэтгэл засалч дээр ирээ зөвлөгөө аваад ингээд болох асуудлаа шийдэхгүй бол нэг зүрээс нь бариад авах цаашаа ахиж явдаг өвчин байхгүй донтолт гэдэг маань өөрөө цаашаа улам ахаал гэдэг өвчин. Хязгааргүй хүлгүү гэдэг шиг хязгааргүй яваад идэг. Тийм учраас хүн одоо өөрөө энэ өвчнийхээ талын мэдээлэлтэй байх хэрэгтэй, мэдлэгтэй байх хэрэгтэй. Дээрээс нь одоо намайг яаж өвчлүүлж чинь гэхээс гадна миний гэр бүл яаж өвчлж чинь, миний үр хүүхд яаж өвчлж чинь, ээж аав хамаатан садаа ойр дотны хүмүүс маань надаас болоод яаж өвчлж чинь гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй. Тэрийг ойлгоод ирэхээр аяндаа бас за би чинь ингэж болохгүй гэдэг талаасаа цензуртай хандаад өөрийнхөө энэ хэрэглэн дээрээ тийм ээ зогсоогоод сайхан болж байгаа тохиолдол байдаг. Тэгэхээр энэ байдлыг бий болгох үднэс одоо манад бол дондох эмгийн өдрийн эмчилгээ гэж нэгдсэн байхгүй. Энэ өдрийн эмчилгээ маань хуучин бол бүр 90-ад онд бол нэгдсэн байж байгаа тодорхой бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд одоо эмнэлэг ингээд салж нийлсэн асуудал гарахад нэг хэсэг намжмал байдал байж байгаад одоо сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв дээр бол 2016 онд нэгдсэн байгаа. Албан ёсоор. Тэгээд 16 оноос хойш одоо хүртэл энэ хөтөлбөр улам өргөжөөд явж байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөр яадгийг гэхээр заавал эмнэлэгт хэвтэхгүй. Эмнэлэгт хэвтээд ингээл нэг эргэлт мэргэлт гээл заавал хүнийг чирэгдүүлээл гэр орныхыгээ чирэгдүүлээд байхгүй. Ерөөсөө өдөр болгон ирээд энэ хөтөлбөрт хамрагдахаараа нэг 14 хоногийн сургалт эмчилгээ танин мэдхүн хөтөлбөр байж байгаа. Тэгэхээр энэ бүхэндээ бүр цогцоороо ямар хөтөлбөрөд орох уу гэхээр нэгдүгээр одоо дандах өвчин гэж юу вэ? Дандах өвчин маань яаж дамжирдаг юм? Жишээлбэл архины асуудалтай хүмүүс цугласан бол тийм ээ. Архин дандах өвчин гэдэг маань хэд үе шаттай явдгийг. Одоо өөрөө та яг ямар үед нь байна? Үнэхээр тэр дандах өвчин рүү орсон уугүй юу гэдэг. Одоо заримдаа манад хандж байгаа хүмүүс чинь тэр болгон бүгдээрээ сайн дураараа ирж байгаа хүмүүс биш шүү дээ. Зарим хүмүүс маань өөрийгөө яг ямар шатанд хүрснээ мэдэхгүй. Зарим нь бол бүр үүсгэлтэй тэр үтгэл би архичин биш би яадгаа алдсан хүн биш архиудаг хүн дандах өвчтэй хүн гэдэг чинь гадаа гудамжинд явж байгаа хүн ч гэдэг юм уу хэн нэгэн өөрөөсөө дор орцсон ялангуяа энэ гудамжинд нэлээ энэ өвчнийхөө төгсгөлийн шат руу орцсон хүнтэй харьцуулаад өөрөө тэрэндээ буруу төөрөлдөөл тийм ээ өөрийгөө болохоо байсныг мэдэхгүй ингээл төөрөлдсөн үүсгэсэн байдлаар ханддаг. Тэгээд энэ хөтөлбөрт орохоор өвчлөл ямар шатаар даймжирч явагддгийг, үр хүүхдэд нь яаж нөлөөлдгийг, гэр бүлд нь ямар өвчин үүсгдгийг тэр үтгэл дандах өвчин гэдэг чинь өөрөө гэр бүлдээ давхар хамаарал гэсэн өвчнийг үүсгэдэг байхгүй юу? Ягаад гэвэл гэр бүлийн хүмүүс маань яг нөгөө хэрэглээд байгаа одоо хэрэглэн дээр нөгөө хүнийхээ асуудал төр төвлөрч ингээд бие авч явсаар байгаа тийм ээ стресс одоо юу гэдгийг өөрийнх нь мэдрэмж нь ч гэсэн тэр хүнээс хамааралтайгаар өөрчлөгдөж явдаг. Уурлал уурладаг, бухимд бол бухимддаг. Тэгэл стрессддэг. Тэр хүн 50 байвал нэг хэсэг 50 байдаг ч гэдэг юм уу. Энэ байдлаар ингээд өөрийгөө зохицуулж авч явсаар байгаа тэр хүнээс хамааралтай давхар хамаарлын өвчин гэж гэр бүлд үүсдэг. Тэгэхээр энэ өдрийн эмчилгээний хөтөлбөрт маань бас гэр бүлийн хөтөлбөр гэж оролцоод би явагдаад гэр бүлийн хүмүүс маань бас хичээлд оролцоод явхаар аль аль нь хоёулаа энэ дандах өвчний талаар мэдээлэл авах тусам тэрний талаар мэдлэгтэй байгаад стрессээ тайлаад сэтгэл зүйчтэй ярилцаад ингээд сайхан ярилцсан тийм хөтөлбөртөд оролцоод байх тусам аль алинд нь идэвхтэй явагдах учраас гэр бүл маань эргээд цаашаа бат бөх хിവэрээ идэвхтэйгээр сайхан явах боломжтой. Гэтэл заримдаа хүмүүс маань гэр бүлийн хүмүүс маань манай энэ л өөрөө архиуд юм чи энэ хүн л эмчилгээнд явах хэрэгтэй би явах шаардлагагүй гэд би явахгүй би тийм ажилтай байна гэж орохгүй байх тохиолдлууд байдаг. Тэгээд орохгүй байхаар дараа нь зөрчлүүд их үүсдэг. Ягаад гэвэл нөгөө хүн маань хувь хүн маань өөрөө ингээд маш их олон мэдээллийг аваад эдгэрсэн хүмүүсийн ярилцлагыг сонсоод ингээд мэдээлэл аваад айгүй гоё болол өөрийгөө өөрчлөхөөл хичээгээд байхад нөгөө гэр бүлийн хүн маань яг хуучин хിവэрэ харьцаад байдаг. Хуучин хിവэрэ харьцаад ахаар энэ хооронд зөрчил үүсээд эхэлдэг. Тийм учраас гэр бүлийн хөтөлбөр гэдэгт бол гэр бүлийн хүмүүс нь заавал хамрагдаж явах хэрэгтэй байдаг. Ингээд хамрагдаад явчихдаг. Тэр үтгэл одоо манад гэр бүлийн цуглаа алануун гэж цуглаа байдаг. Яг архины асуудалтай хүмүүстэй зориулсан
одоо манай монголчууд цуглаан гэж яриад байдаг шүү дээ. Энэ олон улстай бол митинг гэж ярьдаг, алкогол аноним буюу митинг гэж ярьдаг. Энийг одоо монголчууд манай гэж цуглаан гэдэг. Тэгэхээр энэ хөтөлбөр маань угаасаа энэ цуглаан уулзалт гэдэг маань ерөөсөө архиухгүй хэдэн жил болж байсан ч энэ хөтөлбөрт оролцож байдаг. Энэ ярилцлаганд оролцож байдаг. Тэгжиж бие биендээ урамдын өгөөд бие биенийхээ туршлага дээрээс өөрөө туршлагаж аваад тийм ээ гэр бүлээ эдгэрүүлээд сайхан болоод ингээд улам цаашаа өдөр өдөрсарыг ингээд эрүүлэр угтаж сайхан эдгэрэлтэй явдаг. Тэгээд эдгэрлийнхаа туршлагыг хоорондоо ярилцдаг учраас өөрөө өөртөө туслах бүлэг гэдэг утгаараач бас нэрлэгдэж байдаг. Энэ хөтөлбөр маань. Тэгэхээр энэхүү бүлэгт маань одоо ингээд яваад за яг эмчийн зүгээс те одоо бол та ингээд бүрэн эдгэрсэн байна, сэтгцтэй нь эдгэрсэн байна, өөр юм юмд автахаар болсон байна ч гэдэг юм уу те яг тэр талаас нь тайлбарлаад цуглаандаа бүр явахгүй байгаа хүмүүс бас нилээдгүй байдаг байлгүй. За эсвэл үргэлжлүүлээд яваад байгаа хүмүүс бас байгаад байдаг гэж сонсч ирсэн. Тэгэхээр тэрхүү хүмүүс явж байгаад болчихж байгаа хүмүүс маань дахиад донтох бас магадлал ер нь хэр байдаг юм бол үргэлжлүүлээд яваад байгаа хүмүүс маань бол өдөр болгон ч гэдэг юм эсвэл 7 хоногт нэг удаа уулзаад ингээд нөгөө тэрнээсээ болохгүй шүү би идэж байгаа шүү гэсэн ийм нөгөө одоо нэгснэ энерги мэдрэмжээ аваад шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ хөтөлбөртөө айл болохоор оролцоол явж явах хэрэгтэй. Мэдээж хувь хүний ажил амьдрал бас асуудал байгаа шүү дээ мэдээж тийм ээ өдөр болго оролцоод явна гэдэг бол хэцүү байдаг. Эхний 14 хоногийн 21 хоногийн хөтөлбөртөө өдөр болгон заашгүй оролцоод яг гол цөм мэдээллүүд аваад мэдлэгээ авчаад дараа нь одоо өөрийнхөө яг ажил амьдралдаа зохицуулаад 7 хоногт нэг удаа юм уу 2 удаа юм уу 14 хоногт нэг удаа ч юм уу тийм ээ энэ хөтөлбөртөө оролцоод яваад ах хэрэгтэй. Энэ хөтөлбөртөө оролцохгүй холдоод ингээд алга болсон хүмүүс одоо алгуулах өөрийнхөө амьдралыг хөөгөл тийм ээ ажил төрлөө хийгээд яваад байгаа хүмүүс маань ерөнхийдөө нөгөө амьдралын ачааллаас болоод янз бүрийн мэдээж асуудлууд болно шүү дээ. Архиуж явах үед тэр донтоод явж явах үед янз янзын асуудлууд бий болсон, ажилгүй болсон ч гэдэг юм уу, эсвэл санхүүгийн асуудал ч хэцүү болсон ч гэдэг юм уу тийм ээ. Гэр бүлийн асуудал маргаантай байдаг. Тэр нь шийдэгдэхгүй хэвээрээ бас үргэлжлээд яваад байх ч магадгүй байдаг. Тэр болгоноос эргээд буцаад дахих асуудлууд их амархан байдаг учраас аль болохоор нөгөө дахиулахгүй энэ өвчнийг цааш нь эдгэрүүлээд өдрөөр багаар алхмаар эдгэрүүлэх гол нөхцөл чинь ерөөсөө энэ хөтөлбөртөө оролцож явах ёстой байдаг. Тэгээд үр дүнтэй явж байгаа хүмүүсийн ярьж байгаа яриаг ингээд сонсохоор үнэхээр одоо тэр хүмүүс маань ингэж ярьдаг л да. Би ихэнх үедээ яг энэ эмнэлгийн ажилтан шиг өглөө болгон очиж цагаа бүртгүүлж байгаа юм шиг очдөг байсан. Тэгээд 2 сар тэгж явсан, 3 сар, 6 сар явсан гэд. Зарим хүмүүс үнэхээр яг тийм байдаг. Тэр 21 хоногийн хөтөлбөрөө дууссан мөртлөө дараагийнх нь шинэ хүмүүс орцсон байхад чинь нөгөө хүн маань яг манай ажилтан шиг ирээл сууж яадаг, хажууд суугаал байдаг. Тэгэл хичээл сонсцоод хаяа нэг бидний зөвлөгөө өгч байгааг сонсоол ингээл яваад байдаг. Тэр маань яаж байгаа вэ гэхээр нөгөө хувь хүн маань өөрөө ингээд яг амьдрал дээр нэг бие даагаад ингээд энэ хөтөлбөртөө оролцохгүй явхаар тодорхой хэмжээний юм дутаад тийм ээ өөрт нь дутаад байгаа бас нэг найдвартай одоо ихтгэлтэй болтлоо бас биднийг дагаад яваад байдаг байхгүй. Иймэрхүү маягаар ерөнхийдөө л аль болохоор ойрхон уулзалтанд хамрагдчих хэвээр тех хэмжээгээр үгүй гэх чадвар нь илүү баттай өөртөө ихтгэлтэй бий болж байдаг. Манай залуучууд зарим нь ярьдаг л да. Бүр ингээд үгүй гэд хэлээ сурцсан нэг хүн мэдлжсэн чи үгүй гэсэн гээд нөгөө мэдлж байгааг нь сайн сонсоогүй уйл гэж юм гэж ойлгоход үгүй гэд хэлсэн байсан гэж ярьж байгаа тохиолдол байж байгаа. Тэгэхээр найз нөхдөөрөөч би одоо айлд ороод гарсан чи за нэг 3 хоног бол явс юм шиг уу гэж тэгдэг. Тэрнээр л үгүй гэд хамгийн нийт өрөнд хэлээс сурчиж гэж бодвол бас зөвлөдөг байлгүй тий. Тэгэхээр ер нь бол хүнийг бас тэр архиар ч юм уу ямар нэгэн буруу зуршил руу уруу татах ер нь тэр одоо нэг зүйлийг дэнсэлж ярьдэн штэ. За би чиний найз чи эсвэл нөгөө эдийн голоод байна уу, эзний голоод байна уу, айгүй мундаг зөөр өвнөд ханаасаач гаргаад ирсэн мэдээ. Тэгэл гаргаад ирсэн мэдээ. Тэгэд магадгүй энэ тохиолдлоос болоод
гэртээ очиод ч юм уу гинт зүрхний коллабанд хаагдчих байдаг юм эсвэл бүтэн цус харуултаар ч гэдэг юм өнгөрж байгаа хүмүүс бол асар их байдгийн биелээ судалгаагаараа тэгэхээр ер нь бол хорц зуршилд бас их хитрхи хүнийг шахах нэг зүйлээр нь барьцаалах тэр бол аюу дэмий асуудал юм байлээ гэдгийг бол үзэгчд маань бас нэг бодоод тунгаагаад үзнэ. Тэгээ өдрийн эмчилгээ гэдэг маань бол ийм очиртай байдаг юм байна. Монголд ийм олон төрлийн бодисуудыг бас донтоод идэг болсон юм байна хүмүүс. За даялан нэвтрүүлэг эхлэхийн өмнө хоёлаа эмч ярьсан те нүг залуучууд маань мөрөдөө тоглоом гэж. Тэгэхээр эргэн тойронд ч уцаа барьчаад мөрөдөө тоглож байгаа хүмүүс байх юм бол бас нэг анхаарлаа хандуулад за тэгээд болохгүй болвол хэрвээ өөрөө бүр зөвшөөрч явах юм бол сайн л үз. Тэгсэн эрүүл мэндийн төвд бол хандхад бол бүрэн боломжтой байдаг тийм. Тэгэхээр онлайнаар бас цаг аваад эмч нэртэйгээ уулзах боломжтой байдаг. Эмч нэртэйгээ уулзаад үргэлжлүүлээ сэтгэл засалчтай уулзах боломжтой байдаг. Танд эмчилгээ өгөх нь эмийн бас тусгай жороор нь бичээ заад өгчдөг. За тэгмүүд Улаанбаатар хотод байгаа хүмүүс маань бол сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв дээр очиод бол хандхад бүрэн боломжтой байх нэ. За сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв гэхээр хүмүүс бас ингэж ойлгоод байна. Хаан тийм шинэ эмнэлэг нэгдэж байна. Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвүүдийг маань бидний хэлж занснаар үзэгчтэй нөгөө галзуугийн эмнэлэг шар хад гэдэг юм маань үндсэн нэршлэн сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв юм байгаамаа. Тэгэхээр тусдаа тийм том эмнэлэг бол нээгдээгүй. Аль хэдэн олон 10 жил оршин тогтнож байгаа ийм эмнэлэг байгаамаа. Сэтгцийг эмчилдэг эмнэлэг байгаамаа. Тэгэхээр хүмүүсээс асууад гайхаад байт юм билээ. Хаана үдийн тийм эмнэлэг гэдэг. Галзуугийн эмнэлэг өтөнд чинь дандаа галзуул хүмүүс очдог гэж бодоод идэв шүү дээ. Эсвэл нөгөө нэг асуудалтай тийм хүмүүс очдог. Тэгснээс бол сэтгцээ үзүүлэх гэж хүмүүс очдог гэж хүн ерөөсөө төсөөлдөг. Одоо бас хүмүүсийн хандлага өөр болсон л доо. Тэгээд галзуу гэдэг маань өөрөө яг сэтгцийн өвчин биш л дээ. Галзуу гэдэг бол халдварт өвчин. Манай сэтгцийн өвчнүүдэд солиорлогддог, дэмэрлэгддэг, солиорлогддог өвчин гэж ярьдаг л да. Тэгтээ одоо хүмүүс бол шараадны эмнэлэг гингүүд л сайн мэддэг. Эхэнд манайх бас яг энэ өдрийн эмчилгээ нээж яхад нэг хэсэг их хэцүү байсан л да. Хүмүүсийн сэтгэл зүй нөгөө өөрчлөгдөөгүй байсан тийм ээ. Шараадны эмнэлэг гэдгээс айцтай төвшөөртэй байдаг байсан учраас шараадны эмнэлэг дээр ирж гин гэдгээс ичдэг байсан. Одоо бол тийм биш. Тэр үтгэл одоо манай эмнэлгийн неврозын тасаг, ядаргааны тасаг гэж хүмүүс чинь толгой дараалан шахуу мэддэг. Ямар их очиртой вэ? Ямар их эмчилгээ сайтай вэ гэж ярьдаг. Тэгэхээр энэ бүхний эмчилгээний сайн гэхээс илүүтэй нөө сэтгэл заслаа сайн хийж ярилцдаг. Сэтгэл зүй одоо өөрт нь толгомдоод байсан, стресстэй байсан бүх юм ярилцаа сайхан болгоод ингээд ярилцаад байдаг учраас эмчилгээнүүд маань маш сайхан үр дүнтэй болоод байдаг байхгүй. За тэгээд юу яж болно бас манай дээр өдрийн эмчилгээнээс гадна одоо ингээд бид нар дээр тэр болгоо ирж чадахгүй холын хүн байж болно, хөдөө орон нутгийн хүн байж болно тийм ээ. Тэгэхэд манай дээр 1800 2000 гэсэн 24 цагийн утас ажиллаж байдаг. Энэ утасаар сэтгэл зүйч эмч нар маань сэтгцэн эмч нар маань бүгд одоо ээлж дараалалаа жижүүртэй хончоодаг учраас 24 цагийн зөвлөгөө өгөөд явж байдаг. Тэгэхээр тэр болгоо очиод зориод чадахгүй байвал энэ утасаар бас зөвлөгөө авч болно. Тэгэхээр хөдөө орон нутгийн бүх одоо нэгдсэн эмнэлэг дээр бол сэтгцэн эмч нар байгаа ажиллаж байгаа тийм. Тэгээд зарим нэг газар нь донтолтын эмч нар ч байгаа. Эмчнэр бас байгаа. Тэгэхээр бас хөдөө орон нутгийнхан маань аймгийн төв дээрээ байж байгаа хүмүүс эсвэл сунад амьдарч байгаа хүмүүс бол ойрхон эмчтэй уулзъя гэх юм бол тийм нөгөө нэгдсэн эмнэлэг дээр очиход бол нээлттэй байгаа. Тэгэхээр нэвтрүүлэг болгон дээрээ хэлдэг 1800 2000 гэсэн дугаар энгийн утасны тарифаар үзэгч та бүхий 24 цагийн хугацаанд аль ч цагт ярьсан таныг бол сэтгцийн том их эмчнэр бол хүлээгээд за тэгээд ярилцлага хийгээд зөвлөгөө өгөөд ингэж байж идэх юм аа гэдгийг бол хөтлөгч нь бол одоо нэвтрүүлэг болгон дээрээ хэлж байгаа. Тэгээд сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвөөс гэдэг ингэнгүүт бас ямар сэдвээр юу асуумаар байна бас үлцэгдэл хэдтэйгээ холбогдоод эсвэл пэйж рүү мессеж бичиж болно үзэгчтэй. Тэгээд ер нь бол 7 хоног болгонд бас өөр сэдвээр ярилцлага хийхийг бол хичээж байгаа. Олон сайхан том эмчнэр маань ирж байгаа. Тэгэхээр ер нь бол хүн өөрийгөө бас энэ донтох эмгэгээс хамгаалахын тулд хамгийн түрүүнд өөртөө ямар хан бий болгох хэрэгтэй байдаг юм бол за тэгээ даалангуяа одоо нөгөө шилжиж байгаа өсвөр насны хүүхдүүд эсвэл гэр бүл салалт гэдэг юм уу тий одоо нөгөө юм хүнд нөхцөлд амьдралын нөгөө хүнд нөхцөлд ороод гарсан хүмүүс маань бол энгийн сэтгцэн эрүүл мэндтэй байгаа хүмүүсээс арай нэг жоохон юмд хурдан автах гэдэг талч байдаг юм уу тий энэ тал дээр бас та
та нэг зөвлөгөө өгч. Ерөнхийдөө л өөрийнхөө нөгөө стрессийг л зөв тайлж сурах хэрэгтэй гол нь. Стресстэй хямраад ингээд сэтгэл зүйд нь ямар нэгэн байдлаар ингээд хямргаантай байгаад байгаа хүн чинь бас нойрны үед ч алдагдаад явчих шүү дээ. Нойр алдагдал явна. Тэгэхээр дараагийн амьдралын эрч хүч нь алдагдаад ажлын бүтээмж нь алдагдал явах учраас ерөөсөө л стресстэй хямраад байна гэж байгаа тохиолдолд бол ерөөсөө сэтгэл зүйч эмчд хандах хэрэгтэй. Тэр болгоо ирж чадахгүй тохиолдолд саяны утсаараа тийм ээ зөвлөгөө авчих хэрэгтэй байгаа. Тэгээд нэг сайхан ярилцчихад хүн нөгөө стресстэй үедээ дандаа буруу шийдэл гаргах гэдэг. Буруу алхам хийх гэдэг. Стресстэй тохиолдолд л одоо нөгөө утсаа барьж авна. Тэгэнгүүтээ хитэн цаг арч хамаагүй нөгөө утсаа хэрэгтэй хэрэггүй мэдээллийг үзээл тийм ээ. Хэрэгтэй хэрэггүй юм харсаар бол хамаг ажлаа хойш нь тавиал ингээд байх тохиолдол байдаг. Тэгээд өөрийгөө эсрэгээр бүр ядраагаад байдаг. Тийм учраас стрессээ тайлах тэр урлагтал суралцсан. Дээрээс нь бас стресс тайлах одоо амьсгалын дасгал гэж байдаг. Энэ дасгалыг бас манай сэтгцэн эрүүл мэнд гэсэн пэйж хуудас байгаа. Тэрэн дээр бас видео бичлэгээр бүр орцсон байдаг. Энэ сэтгцэн эрүүл мэнд гэсэн пэйж хуудасаараа ороод энэ мэдээллүүдийг бас аваад байх боломжтой. Тиймээс сэтгцэн эрүүл мэндийн үндсийн төвгүүд яг монголоор бичсэн пэйж байсан тийм. Тэгэхээр үзэгч та бүхэн тийшээ хандаж бас болох нь байна. Тэгээд стресс тайлах хамгийн одоо ингээл гинт ингээл нэг амар тийм бухимдах юм гарч ирлээ шүү дээ. Ажил дээр ч гэдэг юм, гэртээ ч гэдэг юм, эсвэл гадуур ч. Хамгийн түрүүнд стресс тайлахд ер нь юу бас ингээд амьсгалын дасгалаас өөр юу хэрэглүүл хамгийн түрүүнд стресстэй тайлах. Ерөнхийдөө л амьсгалын дасгал чинь л өөрөө хамгийн хурдан тайвшруулж өгдөг байхгүй юу. Ерөөсөө аль болохоор нэг ямар ч тохиолдолд нэг гадны нөлөө байхгүй гэж төсөөлж байгаа бол нэг уртхан шиг 10 удаа амьсгал авах ёстой байхгүй. Одоо хамраараа амьсгал аваад 1 2 3 гэх хэмжээнд түгжээд тэр хугацаанд өөрийгөө тодорхой хэмжээгээр тайвширж ийн гэсэн төсөөллөө бодоод тэгээд буцаагаад үлээгээд ингээд уртаар үлээгээд гаргадаг. Тэгэхэд энэ амьсгалын дасгал чи өөрөө булчин солиулдаг. Стресс тайлдаг гол техник болж байдаг. Тэгэхээр стресстэй байхдаа нөгөө нэг 1 2 3 гэд өөртөө бас тоолоод тийм бол өөртөө байхдаа тий зөв үйлдэл бодол бас бий болгодгоо гэдгийг тийм. Дээрээс нь бас ямар нэгэн хин нэгэнтэй маргалдлаа гэхэд заавал тэр маргалцсан сэдвээ битгий бодорой л гэж бодох. Бас хэлдэг зөвлөдөг. Маргалцсан сэдвээ бодоолахаар за тэрний үг тэгж хэлсэн гэж бодоолахаар улам стресстэй л давах гэсэн бодлоо төрөөд байдаг. Тэрний оронд энэ тохиолдолд бит хоёр яагаад маргалдчихв? Энэ хүнд маань бас жоохон стресс байсан юм болов уу? Эсвэл надад байна уу гэд ингээд нэг жоохон бодох гээд үзэх хэрэгтэй. Тэгэнгүүт хүн бас өөрөө тайвшраад эхэлдэг. Бүр их уур уцаар ингээд дүрлцэл ирж исэн бол аяндаа тайвшраад ирдэг гэж үздэг. Тэгэхээр стресстэй байгаа бухимдалтай байгаа. За тэгэл ууртай байгаа. Үүнээс үүдээд нөгөө буруу зуршилд донтох ерөнхийдөө суур маань бий болдгоо гэж ойлгож байна шүү дээ тий. Тэгэхээр стрессээ ер нь тайлахад хүмүүс янз бүрээр тайлдаг шүү дээ тий. Би л ингээ стрессээ уулан талхаж тайлдаг. Ус харж тайвширдаг. За эсвэл кофе уудаг ч байдаг юм уу, ном уншдаг гэх мэтчлэн. Тэгэхээр ерөнхийдөө хүмүүст маань их хөвчлэн ингээ бүх хүмүүс нэг юм сөрөг нөлөөгөөр зохицож байдаг тийм стресс тайлдаг арга гэж ер нь бас байдаг юм болов уу? Тэр арга маань сайнны уулаад явчихж байгаа. Тэр сайнны амьсгалын дасгал тийм сулруулах амьсгалын дасгалмал болоод явчихж байгаа. Хинч гаднаас харсан энэ хүн бухимдад уурлаад байна гэлгүйгээр нэг жоохон хэсгээ нэг 50 сууж байгаа юм шиг байхдаа л энийг хийчих болно байхгүй. Заавал 10 удаа гэхгүй нэг гүнзгий сайхан 3 удаа амьсгалахад ч гэсэн тодорхой хэмжээний бүр их хямраад байсан, дүрлцээд байсан байдал маань арай тайвшраад ирэх жишээ нэ болно. За тэгэхээр үзэгч та бүхэндээ бас бидэнтэй хамт өглөө өгч байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ бүрүү гариг болгон сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвөөс бол эмчнэр маань ирж үзэгч та бүхэндээ мэдээллийг хүргэж байгаа. Тэгээ үлзий телевиз маань нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бол сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвтэйг бас хамтран ажиллаж байгаа. Маш их баярлалаа. Танаа хамт олно. Тэгээ өнөөдөр үзэгч та бүхэн бас тодорхой хэмжээний мэдлэгийг за энэ зүйл чинь ийм байдгийн биш үү гэсэн мэдлэгийг авсан баг. Хэрвээ таны эргэн тойронд нэг хүн нэг тэр одоо эмчийн манд урьдсан олон тэр хорт бодисуудаас олон давтаж дараалж хэрэглээд танд хэрвээ тийм ажиглалт бас байх юм бол тэр хүнийгээ болон өөрийнхөө гэр бүлийг бас хамгаалахын тулд мундаг эмч нартайгаа яг одоо сэтгцэн эрүүл мэнд гэсэн тэр
чиглэл дээр нь ажиллаж байгаа эмчнэртэйгээ хандаарай. Бас очиод үзээрэй. Бүх цаг үед бол хаалга үйлдэл нээлттэй байдаг. 1802 дугаар бол энгийн утасны тарифаар үзэгч та бүхэндээ бас үйлчилж байгаа, холбогдож байгаа гэдгийг бас хэлэхэд таатай байна. Тэгээд бидэнтэй хамт өглөөг пүрэв гараг болгоныг хамтдаа өгцдөг танаа хамт олонд өндрөөс өндөр том амжилтыг хүсье өрөөё. За баярлалаа. Танаа хамт олон ч гэсэн өндөр амжилт хүсье. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. Үлээлгээзээ үргэлжлүүлэн хүлээн авч үзээрэй. Баяртай үзэгчтэй.